За өнөөдөр бид эртний Ражагаха одоо орчин үеийн Ражгир хотын бас нэгэн чухал бурхан багшийн амьдралын үеийн одоо түүхтэй холбоотой маш чухал газар ирээд байна. Одоо бидний харж байгаа энэ цэцэрлэг бол тэр үед бурхан багшийн үед бол Живекийн Амраван оргил Живек гэж одоо бурхан багшийн одоо эмчилдэг байсан эмчийн одоо амьдарч байсан одоо байр. Тэгээд Амра гэдэг нь бол манго жимс хэлдэг. Тэгээ манго жимсний тийм сайхан цэцэрлэг байсан. Энд бол Живек амьдарч тэгээд энэ бурхан Живек бол бурхан багшийг бол олон одоо тодорхой хэмжээнд ялангуяа энэ Ражгирт болсон тохиолдол бол Дэвдат бурхан багшийг хөнөөхөр уулан дээрээс одоо хадан цохио ингээ нураахад тэр нураасан зүйл нь ингэж бутарч чулуун өсрөөд тэгээ нэг жоохон тодорхой хэмжээний чулуу бурхан багшийн одоо өлмид хөрч ингэж цус гаргаж одоо өвдсөн байдаг. Тэгээд тэр үед бол Живек бол имчилсэн. Живек бол одоо Бямбасар хааны одоо өргөмөл хөөхд. Тэгээд багаасаа одоо Бямбасар хаан өөрийнхөө өргөмөл хөөхтэй яг өөрийнхөө хөөхтэй адилхан асарч одоо том болгоод тэгээд Живек бол багаасаа их тийм сэргэлэн ухаантай ялангуяа одоо эмийн одоо эмийн урмыг таньж мэдэх эмийн одоо урмлаар эмчлэх юм ухаанд багаасаа сэргэлэн байсан учраас Бямбасар хаан түүнийг Такшила хот руу одоогоо Такшила гэдэг нь одоогоор бол Пакистаны нутагт байж байгаа. Пакистаны нутагт бол Такшила гэдэг эртний одоо асар их сайхан том их сургууль байсан. Тэнд бол эртний тхийн одоо 5 хаан 10 хааны чиглэлээр бол хүмүүсээ сургаж бэлддэг том их сургууль байсан. Тэр их сургууль руу одоо явуулж сургаад Живек бол тэнд сураад бол маш мундаг сурч эзэмшсэн. Тэгээд эргэж ирээд одоо хаан хийгээд бурхан багш тэр үедээ одоо дээдсүүдийг эмчилдэг мундаг эмч байсан. Одоо Живекад үзүүлэх гэж одоо хүмүүс асар их очирладаг юм байсан. За тэгээд энэ бидний амьдарч байгаа ирж байгаа энэ бол одоо Живекагийн өөрийнх нь амьдарч байсан. Одоо энд бол бүх эмнэлэг бүх юм байсан гэсэн үг. Тэгээд энэ Амра одоо энэ бол тэр чигээр битүү ой байсан. Энэ бол манго жимс их ургадаг ийм Амраванта гэдэг Живекагийн Амраван гэдэг нэртэй ийм сайхан цэцэрлэг байна. Энд бол тохиолдол бурхан багштай тохиолдсон бурхан багшийг эмчлэх барихаас гадна энд одоо бурхан багшийг одоо мянган лам ховргууттай тодорхой цагт бол урьд залж Живек байнга одоо хоолунд өргөдөг. Ялангуяа бурхан багшийг одоо эндээс холгүй байгаа Велванд одоо 4 удаа борооны улирал өнгөрөөж явахд бол байнга одоо урьд залж хоолунд өргөдөг байсан ийм тохиолдол байдаг. Нэг тохиолдол нь юу гэхээр ах トゥ хоёр Махакала Жуулкала гэдэг ах トゥ хоёр байсан. Ах нь бол бяцлал хийгээ гэгэрэлд хүрсэн. Дүүгээ лам болгоод одоо хувраг болгоод одоо лам болгосон чинь 4 сарын дотор нэг одоо шат шүлгийг чэйжилж чадахгүй байсан. Тэгэхээр эхний шадны шүлэгний эхний мөрийг чэйжилж ятал хоёр дахь одоо чэйжлээд хоёр дахь мөрөөр шилжихэд эхний бадгаа мартчихдаг. Эхний сүүлчийн бадгаа цээжилж байгаад ангууд эхнийхээ бадгийг мартдаг. Эхний бадгийн эхний хэсгийг цээжилж ятал сүүлийн хэсгийг мартчихдаг. 4 сарын дотор ирээс огт чэйжилж чадахгүй байсан. Энэ нь юу гэхээр энэний уртлын бурхан уртлын бурханы Кашяпа бурханы үед одоо тэр өөрөө бол 3 сав аймгийг эзэмшсэн мундаг эрдэнэтэй лам байсан. Өөр нэг одоо тодорхой хэмжээнд цөөхөн одоо онлын одоо ганц нэг одоо тодорхой одоо судрын юуг тогтоогоо тэрийгэ бяцлал хийсээр гэгэрсэн нэг архантыг бол юм итгэхгүй байна гэж шоолсон тэр үеийн үрээр энэ төрөлдөө бол тийм одоо мунхаг байдалтай болсон. Тэгээд тэрийг нь бол бурхан багш одоо тэр ах нь бол тэгээд 4 сар тэр хүн бяцлал хийгээд ном эрдэнэ сураад одоо ямар ч одоо ахицгүй байсан учраас чи бол лам байж болохгүй байна. Тийм ээ. Одоо тэгээд чи явж хар хүний амьдралаар амьдргээд ингээд одоо Велван хийдээс явуулахыг бол явах шаардсан. Тэгэнгүүт бурхан багш тэр хүнийг одоо энэ төрөлдөө өөрөөр хэлбэл ах нь арханд гэсэн тэр одоо нарийн юмыг сайн мэдэхгүй байна. Бурхан бол тэр одоо нарийн юмыг ахтар зүйлийг мэддэг учраас тэр өдөр бол тэр хүнийг бол явуучих юм бол энэ төрөлдөө гэгэрх хувь нь бол устгах нь байна гэдэг мэдээд бурхан багш одоо Велван хийдээс гарч явж яхад урдан тогсож ирж уулзаад тэгээд тэр хүнийг тэр өдөр тохиолдлоор Живека энэ өөрийнхөө одоо энэ ордондоо бурхан багш хийгээд гэгэрсэн архантуудыг урьсан байсан. Тэгээд ах нь болохоор тэр энэ ийшээ явж ирж хоолд хүртэх хүмүүсэд одоо салака гэж юм од өгдөг байсан. Тэр одоо ийшээ ирж хүмүүс нь тэр модыг бариа тэр модыг барьсан хувргууд ийшээгээ хоол итгэхээр ирдэг. Тэгэхэд ах нь бол бусад хувргуудад өгөөд одоо дүүдээ бол өгөөгүй.
Тэгээд дүүн одоо гомдоод одоо ингээд намайг энэ хоолндож зориулахгүй явуулахгүй одоо ингээд шууд хөөж байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээ гараа явж байгаа бурхан багштай таарад бурхан багш тэр одоо живэгт тэр жуул пантагта тэр зам дээр юу хаалган дээр таарад тэгээд тодорхой хэмжээний бяцлаглалын арга зааж өгсөн, анхаарлаа төвлөрүүлэх арга зааж өгсөн. Тэгээд тэр төвлөрүүлэх нар руу хараад цав цагаан дааваа бие ингээ үрээд суугаад тэг аражуу харна гэдэг хэр арилах гэсэн үг. Тэрийг давтан таглаад арчаад байсан. Тэгээд тэрийг дахин давтад ингээ арилгаж байтал анхаарал нь төвлөрөөд ирсэн. Анхаарал нь төвлөрөөд самадыг хөгжөөд ирэнгут одоо тэрнээс гадна нөгөө цэвэрхэн даав одоо хэртэй биеийг ингээ арчаад байхаар даав хэрчсэн. Тэгээ ингээр юу хэлж яах гэхээр нэгийг нь нөгөөхөөр нь үр сэтгэлээ арилгаж болох юм байна. Сэтгэлийн хэрийг арилгаж болох юм байна. Сэтгэлийн төвлөрсөн сэтгэлийн өнгөн гэсгээр энэ төвлөрлийг ашиглаад сэтгэлийн гүнийхээ хэрийг арилгаж болох юм байна гэдгийг ойлгоод ухаарад ингээд сууж байхад нь бурхан багш энд залгадаж ирсэн одоо хуврагуудтай ирсэн байж байгаа хугацаанд тэр Жул Пантакагийн тэр гэгэрлийн чатар орж байгааг ингээд мэдээд яг хажууд нь байгаа юм шиг одоо сургаал шүлэг айлтсан. Тэр шүлэг нь бол цаашаа би пушна бяцлал хий сэтгэлийн гүн рүү нэвтрэхэд нь хөтлсөн тийм гайхалтай шүлэг байсан. Тэр шүлгийг сонсоод Жул Пантака тэр хоронд пушна бяцлал хийгээд олон төрөлд пушна бяцлал хийжсэн тэр сэргэж тэрхэн хоромд арсар хүчтэй одоо самадын төвлөрөлтэйгээр бяцлалаа хийгээд одоо гэгэрлийн чатанд төрж арханд болсон. Тэгээ энэ бурхан багш энд заларч ирчээд одоо нөгөө живка ингээд ер нь энэ тэгхтэй бурхан багш энэ халуун орно учраас одоо бурхан багш ер нь айлд хүн орж ирэхэд яадаг гэхэлээ ус өгдөг. Усаар хөл гарын угаадаг. Дараа нь хоол өгөхөөс өмнө одоо юу та бурамта ус өгдөг тэр нь. Халуунд чинь нэг цангаа тайлахт бол бурамта ус бол хамгийн цаад. Тэгээ хоол идэхийн өмнө бол ус өргөсөн. Тэгсэн чинь бурхан багш Вэлван хийдэд одоо хург үлдсэн үү гэж асуусан. Тэгт нь одоо ах нь бол дүүг бол явцсан гэж ойлгоод тэнд хүнд байхгүй гэсэн. Тэгээд бурхан багш мөн одоо хоолоо хүртэхгүй дахиад одоо Вэлван хийдэд хүн байгаа юу? Хург байгаа юу үлдсэн үү гэж асуусан. Ингээд бурхан багш 3 удаа асуухад бол живэхэ бол их сэргэлэн хүн. Одоо энэ бурхан багш шалтгаангүйгээр ингээд ингэж байгаагүй ах. Гээд одоо эндээс холгүй байгаа Вэлван хийд рүү өөрийнхөө нэг зарцыг явуулсан. Очоод хүн байныг хараад ирсэн. Очсон чинь Вэлван нөгөө хин одоо дүү хувраг нь бол бяцлал хийгээ гэгээрээд бас ичид болсон байсан. Тэр нь өөрийгөө олон хувилж одоо яах юм чадвартай байсан. Тэгээд тэр хүнийг очиход Вэлван хий дүүрэн ламнар байсан. Тэгээд тэр дүүрэн ламнар байхыг хараад одоо энэ чи Вэлван хий дээр дүүрэн ламнар байна шүү дээ гэд эргээд хэлсэн. Тэгэхээр бурхан багш буцаад явахад нь хэлсэн чи очоод одоо Жул Пантака байна уу гэд асуу. Тэгэхэд одоо бүгдээрээ бий байна гэд хэлэх байх. Тэгвэл хамгийн түрүүн Жул Пантака бий байна гэж хэлсэн хүнийг бариараа гэсэн. Тэгээ очоод Жул Пантака байна уу гэж асуусан чинь тэр 500 одоо хуврагууд бүгдээрээ бий байна гэдэг. Тэгэнгүүт нь хамгийн түрүүл дуурсныг л барихад одоо жинхэнэ Жул Пантака өөрөө бол баригдсан. Тэгээ бурхан багш энд ингээд хоол зоглохын өмнөх нь бол одоо тэндээс одоо ичидийн хүчээр энэ яг энэ газар нисэж ирж буугаад тэгээд одоо бурхан багшаар энэ одоо хөлмийн цогдон мөргөж бурхан багшийн сургаалын гайхамшиг өөрөөр хэлбэл ах нь гэгэрсэн арханд хүн өөрийнх нь дүүг гэгэрэлд хүрэх гээд гэгэрэлд хүрэхээдийг бол 4 шат шүлэг цэйлүүлэх гээд 4 сар чадахгүй тэгээд одоо тэр гэгэрэл чадна хүрэх хувьтай тэр хүнийг хөөгөө явуулж яхад бурхан нэг өглөө энэ одоо ийм ойрхон байгаа живкэн энэ дээр ирээд одоо хоол зоглуулах энэ тэрхэн хоронд тэр хүнийг зөвхөн одоо юу шиг гэгэрлийн шатанд архантын шатанд хөргөж чадсан ийм гайхамшиг. Энэхээр бурхны бэлгүүн ухаан ямар гайхамшигтай вэ гэдэг эндээс харагданаа. Тэгээд тэр үйл явдал энд болж живка энд одоо нисэж ирж одоо юу тэр Жул Пантака бол нисэж ирж чидийг гайхуулна энд бууж тэгээд бурхан багш тэргүүтээ лам нартаа бол хоол зоглож төгсгөлд нь тэр одоо өглийг өргөсөн живк тэргүүтээ тэгээд тэр чинь нэг бурхан багш нэг газар очиход бол хавиорын бүх Аражгэр хотын бүх хүмүүс цуглаж ном сургаалыг сонсох гэж ирдэг. Зөвхөн хүн биш бас мөн тэнгэр брахманаар ч гэсэн энэ бурхны явсан газар ямар сургаал айлтах бол юу болох бол ямар ичэд болох бол гэж дагаж одоо тэнгэр брахманаар явдаг байсан учраас энд айлтсан тэр бурхан багш биш харин Жул Пантака сургаал
одоо бурхны сургаал намаас сургаал айлдаж одоо гайхамшигыг үзүүлж байсан түүхэн газар энэ юм аа. Одоо харахад бол туур байгаа боловч ер нь одоо бурхны сургаал ном дэлгэрчээсэн, сүм хийж бяцлагж байсан, гэгэрсэн архантууд байсан тэр газрын нирваны энерги бол нирваны энерги гэдэг бол нирваны энергт бол цаг хугацаа өнгөрсөн одоо ирээд 3 цаг бол байхгүй болдог. Мөнхөд орчдөг тэр нирваны энерги. Тэгэхээр хэдийгээр энэ сүм хийдийн нураагаад ингээд нуранг болгосон ч гэсэн харин энэ байгаа сайхан нирваны энергийг бол хизээч нураах боломжгүй. Тэгэхээр монголчууд, Монголын одоо бурхан сургаалыг мэддэг шүтдэг хүмүүс ирээд бяцлагч нар энэ Ражгир хотод ирээд Велован хийдээр орох хэрэгтэй, бас мөргөж залбирах хэрэгтэй, тэнд бяцлал хийх хэрэгтэй, мөн энд ирж бас бяцлал хийх хэрэгтэй. Ингэвэл энэ газрын сайхан нэрийг хэвээрээ үлдсэн байгаа гэж.